Монгол улсын түүхэнд анх удаага ийм чухал мэтгэлцээ гэх нь айшин. Гэхдээ ямар тач урдчлан бэлдсэн бус сэдвэр ингэж асуулт хариулт одоо өмнө нь л орж ирээд мэдээлэл хийж гардаг байсан бол одоо бас тодорхой хэмжээнд асуултуудыг авж байгаад хариулж байгаа энэ шин дэг эхэлж байгаа баяртай байна. Ямар тач урдчлан бэлдсэн бус сэдвэр ингэж асуулт хариулт одоо өмнө нь л орж ирээд мэдээлэл хийж гардаг байсан бол одоо бас тодорхой хэмжээнд асуултуудыг авж байгаад хариулж байгаа энэ шин дэг эхэлж байгаа баяртай байна. За тэгээд арга байхгүй хүн болгон татвартай холбоотой асуулт асууж байна. Энэ өөрөө юуг илэрхийлж байна гэвэл иргэд аж ахуйн нэгждэр төдий чинээ дарамт их байна л гэсэн үг. Тэр би нэг одоо нэлээд их давхцсан тул хувь хүний орлогын албан татвартай холбоотой асуулт асууя. За Павел Дуров гэдэг Телеграмын үүсгэн байгуулагч ингэж хэлсэн байлээ саяхан 7 сард байна уу. Байр, хоол, хувцснаасаа цаашаа илүү гарахгүй цалинтай хүн бол боолын хөдөлмөр эрхэлж байгаатай агаар нэг шүү гэж. Тэгэхээр та энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Манай иргэдийн дийлэнх олонх нь хэдэн төгрөгийн цалин дундаж байгаад энэ гурван хэрэгцээнээс илүү гарч чадж байгаа юу? Хэрвээ чадахгүй байгаа бол энэ манай иргэд чи боолын хөдөлмөр тэрэндээ тохирсон одоо хөлс авж байгаа гэж үзэх юм биш үү? Тэгэхээр 100 мянган иргэд гарын үсэг зурцсан хуулийн төсөл улсын их хурлын гишүүдээс 33 хүн гарын үсэг зурцсан байгаа. Тэгэхээр та энийг дэмжих үү? Нэгт. За хоёрт аж ахуйн нэгжийн албан татвар дахиад ярив. Манай засгийн газрын үед 4.10-ын шатлалтай татврын тогтолцоо байсан тий. Энийг хэрэгжүүлэх бодол байгаа юу? Одоо та бүгдийг хэрэгжүүлж байгаа бодлого нөгөө компаниудыг чи улам жижиглэх энэ чиглэл рүү явж байна. Тэгэхээр уг нь бол компани За ер нь татврын багш хуулийн шинжиллийн үр дүнд нийтдээ 3-4 их 80 орчим төгрөгийн татврын ачааллыг бууруулна гэж татврын хуулийн зорилго гарч байгаа. За энэ татврын хуулийн төслийг хууль тогтоомжийн хуулийн 38-ын 4 заасны дагуу эргэцэн мэдээллийн нэгдсэн санд болон албан ёсны захин хуудсан дээр судалгаа тооцооллыг нь хамт байршуулаад санал авч байгаа. Энэ дээр одоо иргэд аж ахуйн нэгж эрхлэгчид улсын их хурлын гишүүн тааж гисэн уншиж судлаад саналаа өгч болно. Гол зорилго шийдэл нь бол бага дунд орлоготой иргэдийн татврын ачааллыг бууруулж түрүүний ярьсан дундаж давхаргаа дэмжих, татврын шатлсан тогтолцоог болсонгуулах, татврын шударга зайлшгүй төлөх чадах үйл ажиллагааг бэхжүүлэх, за татврын өр хураах хөрөнгө бүтэмжлэх үйл ажиллагааг эрсдлийн түвшнээс хамаарж уян хатан зохицуулах, за хариуцлагатай татвар төлөгчдөө дэмждэг байх, татвар төлөгчдөө дэмжиж урамшуул зөвлөгөө өгдөг байх. Татврын байгууллага одоо дарамтлал дан саагаад байдаг биш, илүү зөвлөгөө өгч дэмждэг энэ тогтолцоо руу шилжүүлэх юм өөрчлөлт хийж байгаа. Одоогийн татвар төлөвлөлт гол арга нь дан саах явдал. Одоо бид нар дан саахгүйгээр уян хатан зохицуулах гэж шаардлага тавьж байгаа боловч өдөр болгоны эцэст татврын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд бас энэ үзэгдлүүд гарсаар байна. Саяны ялангуяа ийм зарим аймагт ийм санаатай юм шиг гарч байгаад бид хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна. Сангийн амд. Тийм учраас энэ татврын багц хуулийн реформ бол 11 сард улсын хуульд өргөн баригданаа. Энэ нөөт бол эхний 1-р шатнаа. Энэ үр дүнд татврын бааз зураа нэмэгдүүлэх, хөрвжүүлэх, за энэ үндсэн дээр бааз зураа тэлж татврын зайлшгүй шударга төлөгддөг байх зарчмыг бий болгож татврын зохис реформ бодтой хэрэгжинэ гэж бодож байна.